үзэгчтэй та бүхнийхээ өдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үүгээр эхэлж байна. Бидний удаагийнхаа нэвтрүүлгээр Монгол улс дэлхийд өндөр авилгатай улс мөн гэсэн сэдвээр ярилцахаар зочноо орж ирүүлсэн юм а. Би ингээд зочныг танилцуулъя. Хатагтай тэгш хоёр санхүүгийн гэмт хэргийн шинжээч судлаач юм ирхэн байна. Урьсанд баярлалаа. Баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд дахин талархал илэрхийлье. За тэгээд нэвтрүүлгийг эхлэхийн өмнө би зочноо та бүхэндээ товч танилцуулъя. За тэгш хоёр хатагтай бол цагдаагийн ерөнхий газар бол яг анхандаа гүйцэтгэх ажилтан байсан байна. За тэрний дараа ингээд олон улсын байгууллагад бол шилжиж ажилласан. За 2015-аас 19 онд Хонконгод хөрөнгө оруулалтын менежментийн компанид хууль эрсдэл хариуцсан захирал 19-өөс 19 онд татвар мөнгө угаах асуудлаар Хонконгийн их сургуулийн зочин судлаач 20-с 22 онд Дэлхийн банкны Америкийн нэгдсэн улсын Brookings институтэд Аз хариуцсан зөвлөх 22 оноос одоо хүртэл Transparency International олон улсын байгууллагын хараат ус зөвлөхөөр ажиллаж байгаа ийм хүн байна. За ингээд тэдхэн хоногийн өмнө одоо нөгөө энэ олон улсын Transparency International байгууллагаас одоо зарладаг дэлхийн улсуудын авилгын төсөөлийн индекс гэдэг индексийг зарласан. За тэгээд энэгээр манай Монгол улс чинь 180 орноос 124-р байр буюу урд оныхоос за урд 5 жилийнхээ өмнөхөөс нэг 10 байр ухарсан. За оноогоор болохоор 4 оноо асгцсан билүү? 2 оноо. Тэ асгцсан. Одоо ийм үзүүлэлтэд түүхэндээ байгааг хамгийн доотлол үзүүлэлтэд үзүүлсэн ийм 25 он ийм ингэж өгнөгдсөн байна. За тэгээд эхний асуулт юу гэхээр энэ авилгын төсөөлийн индекс гэж одоо манайхан яриад байгаа тэгж орчуулд юм шүү юм. Энэ одоо яг англиар юу гэсэн үг юм тэр төсөөлийн гэдэг нь бид нэр зөвөр орчуулсан юм уу те зүгээр энийг зарим улс төрчд болохоор наа чи зүгээр төсөөлийн л юм штэ нэг энд ачаал бүгдлөгөөд яадгийн энэ гэсэн тийм тайлбарууд яваад идэх байхгүй юу. Тийм учраас хоёулаа эндээс аяаргаа эхлэе гэж ингэж бодлоо. За би бүр яг энэ авилгын төсөөлийн гэдэг үгэн дээр тайлбар хий гэж бүр бодож энэ нэвтрүүлэгт оролцсон. Яагаад тэгэхээр энэ Corruption Perception Index гэдэг бол imagination буюу одоо энэ зарим улс төрчдийн хэлээд байгаа шиг төсөөлөл тийм ээ. Одоо зарим улс төрчид өнгөрсөн хугацаанд ингэж тайлбарлалаа. Авилга их илэрлээ. Бид засгийн газраас авилгыг илрүүлэх маш олон арга хэмжээ авсан, 5 иш ажиллагаа хэрэгжүүлсэн. За үүний үр дүнд бол авилга маш их илэрсэн. За энэ илэрсэн чинь иргэд бол энэ айгүйх авилгатай юм байна гэд тэгээд иргэдийн төсөөлөл одоо энэ улсын авилга одоо бүр дэд зэгтээ хүрчжээ гэдэг ийм төсөөлөлтэй байгаа учраас авилгын төсөөлийн индекс одоо муудсан тий оноо буурсан гэсэн ийм тайлбаруудыг өнгөрсөн 5 жил хийлээ. Тэгсэн яг тэгсэн. Тий. Тэгэхээр энэ дээр одоо тодруулах хэрэгтэй. Би одоо өөрийнхөө чадлаар хэвлэл мэдээллийн хэрэгслэр тодруулгуудыг бол өгөөл яваад байна. За гэхдээ бүрэн одоо энэ улс төрчдөд хүрдэггүй юм шиг байна. Тэгэхээр энэ дээр энэ завшааныг ашиглаад дахиж тодруулах хэлэхэд Corruption Perception Index, perception гэдэг бол үнэхээр төсөөлөл гэсэн үг мөн. За гэхдээ энийг яагаад perception гэхэлэр бид авилгыг яг бүрэн тоо хэмжээг гаргаад ирсэн бол тэр авилга илэрчихээр байхгүй юу тий. Тэгэхээр бид яг бүрэн тоог нь гаргаж ирээд авилгаа бүрнээр нь илрүүлчих юм бол perception буюу төсөөлөл биш болчихно. Яагаад гэвэл тоон тодорхой учраас. За энэ төсөөлөл гэж perception гэдгийг юуг хамарж үзэж ингэж нэрлэдэг вэ гэхэлэр авилга үүсэх эрсдэл улс орон болгоны одоо дотоод тогтолцоо систем авилга үүсгэх эрсдлүүд байна тий. За энэ эрсдлийг бид нар бол төсөөлөл гэж буюу perception буюу тий одоо яг ямар нөхцөл байдлаас үүдээд ямар эрсдлүүд гараад тэр нь авилгад яаж нөлөөлөд байгаа юм бэ гэдгийг л тодорхойлдог. Ер нь Corruption Perception Index буюу авилгын төсөөлийн индекс бол авилгын төрийн албаны авилгын эрсдэл үүсгэж байгаа хэсгийг үнэлж байгаа л ийм индекс шүү дээ. Түүнээс одоо танаа Монгол улсад авилгач нь яг тэдэн тэрбум бэ шүү
гэж тодорхой тоог аль ч бас хэлээг байхгүй. Тэгэхээр энэ тодорхой тоогүй учраас авилга үүсгэж байгаа эрсдлийг бид төсөөлөл гэж нэрлэж үнэлдэг. За тэгэхээр энийг бол энэ шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь за дээрэс нь энэ улс төрчид нь тий зөв ойлгосоо гэж бол үнэхээр бодож байна. Тийм. Гэхдээ энийг яг тэр Английнх нь одоо махчлан орчуулга юу гэж биш одоо монголчууд гэх юм утгаар нь орчуулах хэрэгтэй юм байна л да. Тэгжээж хүмүүст хүрэх. Тэгэхгүй бол улс төрчин нэг төсөөлөл гэдэг үгээр нь тайлбарлаад өөрсдөө хаацгалчаал яваад байх нэг тийм юм байх шиг байна. Надад бол өрөвдөлтөй санагддаг. Яг тухайн үед энэ авилгын төсөөлийн индексийг бид нар чинь 90 оны сүүлээс хэсэг гаргаж ирсэн. За дундаа нэг завсарлаад буцаад одоо гаргаж эхэлсэн. За өөрөөр хэлбэл энэ нь бол нэг их сурвалжаар биш маш олон их сурвалжийн хүрээнд үнэлэгддэг байхгүй. Аливаа улс 3-аас доош их сурвалжийн хүрээнд үнэлэгдэживэл тухайн улсыг авилгын төсөөлийн индекст оруулдаггүй. За өнөөдөр дэлхийд одоо нэг 210 211 улс байна тий. За эдгээрээс бол за энэ жилийн байдлаар 182 орн орж байгаа байхгүй. Бусд нь яагаад орохгүй вэ гэхээр их сурвалжийн тоон төсөөлийн индекст одоо ашиглахад хүрэхгүй байгаад байдаг. За тийм учраас энэ улсуудыг бол оруулдаггүй. Манай улсын хувьд гэх юм бол бид чинь юм шилжилт хийсэн тий. Шилжилтийн үеэс хойш зарим одоо их сурвалжууд нэлээд хожуу орж ирлээ. За тэгэхээр энэ хожуу орж ирсэн их сурвалжаас шалтгаалаад одоо манай их сурвалжийн тоо хүрэхгүй байсан учраас дундаа завсралсан одоо янз янзаар нэрлсэн тухайн үед одоо corruption perception index гэдгийг авилгын төсөөлийн индекс гэж нэрлэх нь зүйтэй маа гэд тухайн үеийн одоо Transparency International байгууллагын удирдах зөвлөлөөс тогтсон л ийм шийдвэр ах. Гэхдээ энийг одоо эргэж харах бол бүрэн боломжтой. За зүгээр өнөөдөр би энэ авилгын төсөөлийн индекс гэдэг нэршлиг өөрчлөөд ач холбогдол байна уугүй юу гэдгийг бол бас эргэлзээтэй байна. Тэгээ одоо бол нэгэн тогтоод бид энэ 20 хэдэн жил одоо энэ индексийг гаргаад нэршлэр нь ашиглаад явчлаа. Өнөөдөр бид одоо ганц нэг улс төрчийн хэлсэн тэ өөрийгөө хаацалснаас шалтгаалаад төсөөллийн индекс гэдгийг иргэд төсөөлөөд ингээд тэ хий юм хараад тэгээд нэрсэн юм биш юм аа гэдгийг зөвтгөх гэж байгаа юм шиг нэрийг солино гэж бол бодохгүй байна. За баярлалаа. За тэгээд түрүүний яриа явуулчлаа. За дараагийн асуулт за хоёулаа тэгээд одоо 25 оныхоо үр дүн рүү оръё. Түрүү хэлсэнчлэн одоо бид нэр одоо хамгийн сүүлийн энэ үнэлгээг үнэлүүлдэг болсноос хойш хамгийн сүүлийн байранд оржээ гэж. За энэ ямар гол шалтгаанууд байсан юм бол тэр олон улсын байгууллагууд маань ямар гол шалтгааныг гаргаж тавьсан бэ? Манай улсын хувьд. За 2025 оны авилгын төсөөлийн индекс буюу хамгийн сүүлийн одоо авилгын төсөөлийн индексээр 8 их сурвалжаар бол үнэлгээ хийсэн. За 8 их сурвалжийн 5 нь унсан, 1 нь өссөн байхгүй. За бусд нь доктортой. За тэгэхээр одоо дийлэнх их авч ашигласан их сурвалж дээр одоо Монгол улсын үзүүлэлтүүд бол унсан байна. За хоёулаа энэ 8-аар нь ингээ явчих. Тэгэхээр аль нь унж аль нь жоох өссөн юм бол. За Дэлхийн эдийн засгийн форум гүйцэтгэх удирдлагын санал асуулга. За энэ бол бизнес эрхлэгчдээс авдаг санал асуулга байгаа. За энэ дээр бол унсан. Global Insight гэдэг одоо байгууллагын одоо эрсдлийн үнэлгээ байна. За энийг бол бид маш сайн анхаарах хэрэгтэй. Global Insight бол тогтвортой байсан энэ жил эрсдлийн үнэлгээ. За гэхдээ энийг бид анхаарах хэрэгтэй гэдэг нь энэ одоо үнэлгээг эрсдлийн үнэлгээг Standard & Poor's гэдэг Moody's, Fitch гэдэг энэ нөгөө зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоох байгууллагууд аваад ашигладаг ийм их сурвалж байна. За Bertelsmann сангийн шилжилтийн индекс гэдэг. Энийг бол за өмнөх нэвтрүүлгээр бид ч бас энийг тайлбарлаж ирсэн тийм. Шилжилт хийж байгаа улс орнуудыг үнэлдэг. Нэг 142 орчим улс орн байдаг байхгүй. Шилжилт хийж байгаа гэдэг нь за манайх бол тогтолцооны хувьд шилжилт хийсэн тийм. Социализмаас одоо ардчлал руу. За дайн байлдаантай байсан улс орн за түүнээсээ шилжиж байгаа ч гэх юм уу. Ийм одоо эсвэл тогтолцооны шилжилтийн улс орнуудыг үнэлдэг индекс байгаа. Дэлхийн бүх орн бол үнэлэгддэг. Нэг 140 орчим улс орн үнэлэгддэг. За энэ бол 2 жилд нэг удаа гаргагддаг индекс байгаа. Тэгэхээр
түрүү жил бол гараагүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө оном нь 24 өнөөс тогтвортой тий байна гэсэн үг. За IMD дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргадаг. За энэ бас бизнес эрхлэгчдийн санал асуулгаар гаргагддаг үнэлгээ. Энэ дээр бас унсан. За унах унахтай энэ жил нэлээд сөрхий уналт үзүүлсэн. За 5 дахьт нь бол Economic Intelligence Unit буюу бас эрсдлийн үнэлгээ байгаа. За энэ дахиад Moody's, Fitch, Standard & Poor's авч ашигладаг гэсэн үг. Тэ. За тэгэхээр энэ Economic Intelligence Unit-ийн судалгаан дээр бол бас уналттай гарч ирсэн. Нэг оноогоор унсан. За PRS Group бас эрсдлийн үнэлгээг гаргадаг. За энэ дээр бас нэг оноогоор унсан байна. Ардчлалын олон талт байдлын одоо үнэлгээ гэж юм те. За энэ болохоор нөгөө ардчлалын үнэлгээ байхгүй VDM гэдэг институтийн үнэлгээ. За энэ дээр бол бид жил дараалаад олон жил унсан. За гэхдээ түрүү жил бол баг зэрэг өсөлттэй гарч ирсэн VDM дээр. За хэрв та санаж байгаа бол түрүүчийн ярилцлага өгөхөөр яг энэ ардчлалын олон талт байдлын үнэлгээний үзүүлэлт маш их унаад Монгол улсыг Аз номхон далайн бүс нутагт автократ дэглэм рүү шилжиж байгаа 6 орны нэгээр одоо аль биесээр нэрлэж исэн. За түүнтэй харьцуулбал одоо өнгөрсөн жилийн үнэлгээнд баг зэрэг өсөлттэй бол орж ирсэн. За ингээд хамгийн сүүлдх нь World Justice Project буюу хуулийн засаглалын одоо үнэлгээ байна. Хуулийн засаглалын үнэлгээ бас 3 оноогоор унсан. Өөрөөр хэлбэл хууль хэрэгжилт маань таархан байна гэдэг ийм үзүүлэлт одоо гарсан. За яг дүгнээд хэлэх юм бол те засаглалын үнэлгээ маань доктортой байлаа. Эрсдлийн 3 үнэлгээнээс 2 нь бол унчлаа. Бизнес эрхлэгчдээс авдаг 2 үнэлгээ хоёулаа бол маш өндөр оноогоор унчлаа. Хууль хэрэгжилтийн үнэлгээ маань унчлаа. Ардчлалын үнэлгээн дээр баг зэрэг өсөлт үзүүллээ. Тий, за энэ гол унсан одоо энэ 4 жил 5 жил байна шүү дээ. 21-өөс 25 он те бид нар гол уналт үзүүлсэн. Энэ үед одоо энэ оюун эрдэнэ гэдэг хүн одоо ерөнхий сайд байсан. За одоо энэ хуулийн хэрэгжилтийг одоо улсын их хурлын өмнө хариуцдаг гол хүн засгийн газрын тэргүүн байдаг. За энэ хүн бол байхдаа одоо бид нар арилгахтаа аюу мундаг тэмцээд байгаа шүү гэл ингээл яриад үзүүлээл ингээл байдаг байсан л да. Яг тэр хүний ярьж байгаагаар бол бид нар чинь энэ хугацаанд бол харин ч одоо ингээл бүр өсөөл бүр байр ахаал байж ах хэвээр байтер ухраад байсан байна. Хин юунаас улсын? За аль ч үеийн засгийн газар авилгатай тэмцэнэ гэдгийг бол ерөөсөө тэргүүн игнэд тавьдаг. За сайн мэдээ гэвэл бүгд одоо авилгатай тэмцэх хүсэл сонирхолтой юм шиг байна. За өөрийн аргаар одоо хийдэг боловч нийтлэг юм ажиглагддаг. Аль ч үеийн засгийн газарт авилгатай тэмцэхдээ 2 юм дээр л анхаардаг байхгүй. За нэг нь юу гэвэл хуулиа өөрчлөе. Хуулиндаа одоо ялын бодлогодоо ямар нэгэн өөрчлөлт хийя гэдэг. За энүүгээр их популизм хийдэг. Тэгээ иргэдэд таалагдах ийм шийдвэр гаргасан юм шиг энүүгээр бол их одоо сурталчилгаа гэдэг. За хоёр дахь нь гэх юм бол тухайн үед одоо аль нэг талыг барьсан байж магадгүй одоо улс төрт нөлөө бүхий эсвэл том бизнес эрхлэгч эсвэл нэг том загас гэж бид нар одоо мэргэжлийн хэлгээрээ. Тэгээ ийм том загас барихыг одоо урьдчилгадаг. За тэгэхээр өөрөөр хэлбэл мөрдөн шалгах гүйцэтгэх ажиллагаар бол илүү анхаарат байна гэсэн үг. Тэгэхээр ганц одоо өнгөрсөн засгийн газар оюун эрдэнэ ерөнхий сайд биш, түүнээс өмнөх бүх засгийн газрууд ийм л 2 юм дээр анхаарчсан. Хуулиа өөрчлөе, хүмүүсээ барья. За тэгэхээр авилгатай тэмцэн гэдэг энэ авилгын эрсдлийн үнэлгээг эрсдлийг л үнэлж штэ. Төрийн албад хэр зэрэг авилгатай эрсдэл нь хаана байгаа юм бэ гэдгийг үнэлж гаргаж байгаа. Энэ индексийн хувьд гэх юм бол үзүүлэлтийг яаж ахиулдаг гэвэл мөрдөн шалгах гүйцэтгэх ажил тэгж ярил үүн дээр нэмэгдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх шүүх тий. Одоо яг ял оноох уу прокурорын үйл ажиллагаа нийлээд энэ авилгын индексийг 100% гэж үзэх юм бол нэг 6-аас 13% нь л хэлбэлцдэг байхгүй юу? Мөрдөн шалгах энэ ажлууд нь. За үлдсэн бүх ажил юун дээр одоо ундаг вэ гэвэл хүний эрхийн хэрэгжилт, хууль тогтоомжийн хэрэгжилт.
За эдгээр асуудал дээр л ундаг. За дээрэс нь төр засгийн одоо байгууллагуудын ил тод байдал хангалттай байна уугүй гэдэгтэй мэдээлэл иргэдэд зөв өгж гин үгүй. За дээрэс нь иргэдтэйгээ зөв харилцаж гин үү. Хуульд нь хэрэв зөвлөлдөх шаардлагатай гэсэн бол энэ одоо хуулийн шаардлага нь хэрэгжиж гин үгүй гэдгийг л шалгаж үздэг байхгүй. Хянж үзэхээр мэдээж энэ 8 индекс тусдаа өөрийнхөө чиглэлээр л хянаж байгаа шүү дээ. Тэгээд ихтэй ерөөсөө ингэ 8-уулаа бараг л юм давхардаж орж ирдэг байхгүй. Тэгэхээр 6 бүлэг асуудлаар л одоо хяналт хийж ин л та. Тэгэхээр энэ 6 бүлэг асуудал дээр бид нар ерөөсөө ганцхан асуудал дээр нь л одоо анхаарат нь шүү дээ. Тэгээ нөгөө corruption control буюу авилгын хяналт гэдэг нэг хэсэг байдаг бүлэг. За тэгэхээр энэ авилгын хяналт гэдэг хэсэг чинь өөрөө 6-аас 13% эзэлдэг энэхэн хэсгэр бол анхаарад бусад одоо 94% одоо анхаарах ёстой хэсэг рүүгээ бол анхаарч чадахгүй байгаа юм л та. Тэгэхээр энэ одоо ганц нэг магадгүй. Яагаад гэвэл энэ одоо авилгын төсөөлийн индексийг гаргах, за дээрэс нь ардчлалын индекс те одоо энэ хуулийн засаглалын индексийг гаргах, зарлах тоолонд л бид нар хэлдэг. Хуулийн засаглалын одоо энэ хэсэг нь уналттай байна. Ардчлалын индекс дээр одоо ийм их уналт үзүүллээ. Саарл бүст 2 жил орчлоо. Одоо дараагийн жил одоо автократик хэмтэй гэж зарлагдахад одоо бэлэн болчиход байна гэдэг. За эрсдлийн үнэлгээнүүд дээр ч гэсэндээ бид нар зөндөө бол анхааруулж хэлж ирсэн. Энэ эрсдлийн үнэлгээнүүд одоо унах нь явандаа бол энэ зээлийн хүүн дээр импакт үзүүлдэг юм аа. Зээлжих зэрэглэл дээр импакт үзүүлэх гэдэг шүү гэдгийг бол анхааруулаад хэлж ирсэн. Тэгэхээр тэрийг бол одоо тоодгүй юм шиг байна л да. Тэгээ одоо ингээд авилгын индекс маань одоо та гол нөгөө нэг үр дүн чойхтой юунд нөлөөлдгийг та гол тэр нөгөө зээлзэх чирэгэл дээр хэлж хэлдэг тэр буурчдээ шүү гэж. Өөр одоо юун дээр бид нар олон улсын ямар үзүүлэлтээр доошоо буурчих одоо энэ авилгын индексээс болоод за авилгын индекс маань гол одоо хэд их сурвалжуудыг авч ашиглаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг үүнтэйгээ холбоотой бид ерөөсөө авилгын индексийг параллельна юутай харах ёстой гэвэл гадны хөрөнгө оруулалт. Энтэй л бол зэрэгцүүлж харж байгаа хэрэгтэй. За дээрэс нь дахиад зээлжих зэрэглэлийн асуудал. Өөрөөр хэлбэл авилгын индекс одоо сайжирвал гадны хөрөнгө оруулалт орж ирэх нэмэгдэх магадлал чинь өснө. Зээлийн хүү буурах магадлал одоо өснө гэсэн үг л байна. За тэгэхээр яагаад тэгж юм гэхлээр энэ авилгын төсөөлийн индекс гэдэг энэ индекс маань хүссэн ч хүсээгүйч бүх одоо олон улсын байгууллага бүх одоо хөрөнгө оруулагчид энийг л ашиглаж байна. За тэгэхээр ер нь энэ жил энэний өмнөх жилч дээр те авилгын төсөөлийн индекс унах тоолонд одоо улс төрчид гарч ирж хэлдэг байхгүй. Transparency International гэж зүгээр л нэг төрийн бус байгууллага те энийг индексийг одоо анхаарал авах шаардлага байхгүй. За яг ингэж хэлж байгаа манай авилгатай тэмцэх газрын дарга хүртэл байна. Нэг яамны төрийн нарийн бичгийн дарга хүртэл байна те. За тэгэхээр ийм хандлагатай байгаа учраас бид нөх хүний эрх одоо хуулийн засаглал гэдэг энэ асуудлуудаа бид нар яг анхаарч үзэх боломжтой юм уу гэдэг чинь асуултын тэмдэгтэй байгаа байхгүй. Манлайлал нь тэндээс гарахгүй байгаа даа шүү дээ. Манлайлал нь одоо энэ индексийг авилгыг одоо бууруулахад нийт эрсдлийг ингэж бууруулд юм а гэд бид хилээд байхад энэ нэг тийм чухал биш ээ. Бид энүүгээрээ өөрөө амьдрья гэдэг байгаа нь нэг тийм манлайлал харагдахгүй байгаа юм л та. Би сая буруу ойлгочихгүй яа. Эсвэл би нэг хальт харсан юм а. Энэ нөгөө хууль зүйн сайд энх хоёр маань сая нэг хөдөө явж байгаад нэг улсуудтай уулзалтан дээр наад чин зүгээр нэг хэдэн байрны л асуудал шүү дээ. Би тэрэнд нэг ач холбогдол өгөхгүй байгаа гэд нэг тийм хэлчихдэг. Тэрийг дуусна өөрөө. Би дуулаагүй юм байна. Харин одоо би бүр гайхал өнгөрсөн байна. Хэрвээ яг сайд хууль зүйн сайд нь тэгж хэлсэн бол их харамсч байна. Харин тэгтээ одоо би тэрийг дахиж олохгүй байгаа юм. Би нэг хальт сонсчоод өнгөрсөн юм аа нэг. За би тэгээ буруу ярьсан бол энэ хоёр сайтаас өлчил үтсэе зүгээр нэг тийм юм. Энд ярих хэрэгтэй ч байсан юм уу муучлаарай тий. За тэгээд ерөн зүгээр би үзэгчтэй энэ нэг оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайдын үеийнх нэг тэр нэг авилгатай тэмцсэн мэт болсон хууль явдлыг зүгээр тавц сануулчих гэж бодсон. Бид ч одоо дөрөв юм мартчихдаг. За хамгийн эхлээл энэ нөгөө хөгжлийн банкны хэрэг гээл гарлаа. Тэрүүгээр чинь сонсгол явууллаа, баахан улсуудыг барьж хорлоо.
За дараа нүүрсний хэрэг гээд бас л адилхан том сенсац боллоо. 5 иш ажиллагааг зарлаа. Энд тэндээс баахан улсууд баривчилж ирнэ гэж амлаад байсан. Нэг настай хөгшнийг л нэг баривчилж ирээл тэгэл тэр ажиллагаа маань дуусах шиг боллоо. Тэгээ боловсролын зээлийн сан гэл ингээд энэ их бужигнаа болоод манай хүн ч өөрөө баатар болоод би стаймер тэмцэж гэн барьж гэн гэл ингээд тэгээ миний мэдхээс нэг эн чин хөгжлийн банкар нэг 2 жижиг нөхөр 2-3 жилийн ял аваад тэр 10 гаруй хүн цагаатаа дууссан нүүрсний эрэгч мөн ижил бас нэг 2 хүнлийг хальт мөлт яваавал ингээл дууссан. Тэгээд энэ миний чинь энэ олон улсын байгууллагууд өөрөө чи үгээр биш цаад гарч байгаа үр дүнгээр нь дүгнээд биднээсийг доошоо буулгаад байд юм байна шүү гэдгийг л одоо энэ шин засгийн газарт ярууд одоо харууллаа шүү дээ, тийм үү? За мэдээлэл маш их хил болсон. Сайн муу талтай. Сайн талыг харуул одоо мэдээлэл хил болох нь одоо иргэдээс шахалт төр засаг руу нэмэгдэх нь шүү дээ. Одоо би огт мэдэхгүй байсан чинь гинт татвар төлөгчдийн мөнгийг ингээ буруу зарцуулж байна гэдгийг мэдхээрээ би яах вэ гэхээр шаарддаг. За одоо хуваараа шаарддаг юм уу, гудамжинд гараад ихсдэг юм уу? За энэ хэлбэр лүүгээ одоо иргэдийн анхаарлыг л хандуулж байна гэсэн үг. Энэ бол сайн мэдээ. Үгээр дуусчихж байгаа. Бусд нь бүгдээрээ муу мэдээ. Мэдээлэл ил болно гэдэг маань ард нь заавал одоо дангаараа байх ёсгүй гэдэг. Засаглал, авилгатай тэмцэх, ардчлал гэдэг бүх сэдвийн хүрээнд ил тод байдал гэдэг юмыг дангаар нь шахдаггүй. Манай Монгол улсд ерөөс бүх юмн дээр ил тод байдал гэдгийг дангаар нь шахдаг байхгүй. За тэгэхээр ил тод байдал гэдэг засаглалыг сайжруулах, ардчлалыг бэхжүүлэх нэг чухал элемент мөн үгүй л мөн. За гэхдээ энэ айгүй аюултай элемент учраас хизээч дангаар нь шахдаггүй байхгүй. Мэдээлэл ил боллоо, ард нь заавал хариуцлага гэдэг юмыг давхар шавхаж явж иж, энэ давхар хэрэгжиж иж энэ үр дүнд хүрдэг. Түүнээс дан мэдээллийг ил болгочхоор энэ яадаг вэ гэвэл нийгэмд хаос үүсгдэг. Ийм аюултай үзэгдэл үүдэг. За тэгэхээр бид бол одоо ерөөс өнгөрцөн хугацаанд харахад бүгд мэдээллийг дангаар нь ил тод олго гэдэг имийг шахаад байна шүү дээ. За тэгэхээр бид одоо энэний сөрөг талыг нь, эерэг талыг нь бас бодолцож үзэх ийм бол шаардлага бол харагдаад байдаг хувь хүний хувьд харахад. За өнгөрсөн хугацаанд бол маш их одоо мэдээллүүдийг ил болголоо. Бид энэний үр дагаварт нь яасан гэхэлэр шүүхэл буруутгаж үлдлээ. Тэгээ шүүх бол ерөөсөө хариуцлагагүй байна. Бүх шүүгч нар авилгачид гэдэг ийм мессежтэй л үлдчихэд байгаа байхгүй. Тэгээ энэ бол маш харамсалтай. Яагад гэвэл шүүх гэдэг бол иргэд ингээд тэмцлийн янз янзын хэлбэр рүү явсараа байгаад хамгийн эцсийн зогсоол нь шүүх байдаг. Өөрөөр хэлбэл иргэдийн хамгийн эцсийн найдвар нь шүүхтэр ирээл дуустдаг байхгүй. Тэгэхээр бид яг эцсийнхээ найдварыг ингээд ямар ч найдваргүй гэдэг ойлголтыг иргэдэд төрүүлэх хэмжээнд хүрчээд байна л. За энэ бол бодлогын буруу хэрэгжиж байгаагийн нэг хэлбэр. Яг зөвхөн энэ эрүүгийн хэрэгээр биш, тий. Наана нь эрүүгийн хэрэгээс өмнө одоо маш шийдвэрлэх маш олон механизм манай хууль тогтоомжид тусгагдсан байдаг. Ялангуяа энэ захиргааны иргэний хариуцлагуудыг бол бид нэгдүгürt ойлгож хэрэгжүүлэхгүйгээр шүүх рүү л одоо бүх ачаал шилжинэ гэсэн үг байна. Тэгэхээр шүүх маань одоо яг хуулийнхаа дагуу асуудлаа шийд. За тэнд одоо авилгачид байдаг үгүй би хэлж мэдэхгүй байна. Магадгүй тодорхой хэмжээнд бол байдаг байх. Тэ. За тэгвэл энэс шүүхээс өмнө шийдвэрлэх процессыг бид ерөөсөө хэрэгжүүлэхгүй байгаа байхгүй. Хуулийн хэрэгжилт гэдэг юм чи ерөөсөө алдагчаад шүүх хүртэл огт хэрэгжихгүй явж яснаа шүүхтэр очиод хуулиа хэрэгжүүлнэ гэдэг ийм шаардлагыг тавиад байна л да. Тэгэхээр энэ маань их өрөөсгөл хэлбэрлүүгэл ороод байна гэсэн. За одоо авилгын гэмт хэргийг харах юм бол авилгын гэмт хэрэг байна тий. Ашиг сонирхлын зөрчил байна тий. Авилгын зөрчлийн хэрэг. Энэ хэрэгүүд чинь ингээд хоорондоо ялгагдаад өөрийн гэсэн одоо зөрчлийн хэрэгүүд төр чинь тодорхой хариуцлага тооцох механизмууд нь суудсан явж байгаа. Нийт одоо өнөөдрийн байдлаар 860 орчим хүчин төгөлдөр хууль хэрэгжиж байна. 860 орчим хуулинд одоо нэг бүрчлэн нэгдэн ч одоо алгасаагүй
ийм захиргааны хариуцлагууд, иргэний хариуцлагуудыг бол заацсан явж байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр хариуцлагууд маань огт хэрэгжихгүйгээр явсараа байгаад хамгийн сүүлд нь эрүүгийн одоо хэрэг болж хувираад тэгээд дараа нь шүүх рүүгээ шилжчихээд байна шүү дээ. Тэгэхээр энэ шүүхийн ачааллууд дэмэгдэх нь бол ойлгомжтой байна. За дээрэс нь энэ шүүх одоо хуульдаа зааснаар одоо хэргийг шийдвэрлэхэд энэ дээр одоо эрх зүйн асуудлууд бас яригдана. Мэдээж эрх зүйн хувьд бол өөрчлөлтийг шаардлагатай хэд хэдэн асуудлууд бол бий. Тийм тэгээд тэр чи одоо сүүлдээч оюун эрдэнэ гэдэг хүн чи одоо бүр шүүх рүү хамаг буруугаж ихэд ер нь энэ шүүхийг засгийн газрынхаа харьяа болгоё гэдэг ингээд бүр сонь юм яриад явсан шүү дээ. Харин ч Монгол улс маань ардчилсан нийгэмтэй учраас сошиалор маш хүчтэй энийг эсэргүүцэж байна. Энэ шүүх авч үлдсэн шүү. Тэгээгүүл эн чинь тэр нөгөө ман нам чин дангаараа их хуралд 60 хэдэн судалтай байсан энэ хүчнтэй л хөл мөлөө өөрчилчих тэр бэлэн байсан байх шүү тэр хүн юм. Тань тэгж ажиглагдсан уу ер нь? За миний санахын өмнө нь одоогийн энэ инх хоёроос хууль зүйн сайд инх хоёр өмнөх засгийн газарт ажиллаж байхдаа авилгын иргэний дагнсан шүүх байгуулъя гэдэг саналыг бол гаргаж ирснийг санаж байна. За одоо нийгэм бол энийг маш сүргээр хүлээж авсан л та. За гэхдээ нэг юм ажиглагддаг. Манай Монгол улсад дагнж мэрэгших шаардлага бий юу гэвэл байдаг. Шүүгч нар нь ялангуяа прокурор тэгээ одоо авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид эдгээр хүмүүс чинь нөгөө эдийн засгийн гэмт хэрэг гэдэг энэ сэдв рүүгээ орж энэ эдийн засаг засаглалтай холбоотой асуудлаар авилгатайгаа энийг холбож ойлгож хэрэг одоо шалгах тийм мөрдөн шалгах гүйцэтгэх ажиллагаа явуулах гүйцэтгэх ажиллагааны үед материал нотлох баримтын шаардлага хангах гэх мэтчлэнгийн дагнж мэрэгших шаардлага байдаг. За энэ нотлох баримтын шаардлагуудыг нь хүлээн зөвшөөрөх тийм одоо прокурор одоо тэр чинь хянаж үзэж байгаа шүү дээ. Тэгээ хяналтыг давхад одоо нарийн мэрэгших шаардлага байдаг. За дээрэс нь шүүгч нар өөрсдөө яг энэ сэдвэрээ нарийн мэрэгших шаардлага бол байгаад байдаг байхгүй. За тэгэхээр энийг бол дагнж мэрэгшүүлэх ийм шаардлага байгаа гэдгийг бол олон улсын байгууллагууд тавьж ирсэн. За энийг бол дагнсан шүүх гэдгээр бол оруулж ирсэн. За энийг бол дагнсан шүүх юм уу, дагнсан танхим гэдгээр бол аливаагаар нь шийдвэрлэн тэр нь бол бидэнд бол тэм чухал биш. Дагнж мэрэгших гэдэг нь бол бидэнд бол маш чухал бол байгаа. Одоо ч хэвээрээ. За тэгэхээр энэ асуудлыг бол дахиж харж үзэх ёстой байх гэж би бол боддог. За бусад асуудлын хувьд яг энэ нөгөө шүүх рүү дайрсан гэдэг энэ мэдээлэл маш их хил болоод эргээд хариуцлага нь байхгүй байгаа замхарчаа те хідэн одоо жижигхэн бага албан тушаалын хэдхэн хүмүүс хариуцлага тооцоод бусд нь ингээ өнгөрчөөд байгаа. Тэгээ энэ бол шүүхтэр асуудал байгаа гэхээсээ илүү би бол энэ хуулийн тийм ээ хууль эрх зүйн хувьд бол шинжилгээх юм зайлшгүй шаардлага байгаа гэж хардаг. Хоёрт нь бол яг энэ дагнж мэрэгших асуудал бол байгаа байхгүй. За энэ дагнж мэрэгших асуудлыг зөвхөн одоо энэ хэрэг шийдвэрлэхтэй холбоотой ч биш, хэргийн хяналттай холбоотой ч бас энэ дагнж мэрэгших шаардлага байдаг. Иргэд бидний хувьд ч гэсэнтэй энэ мэдээлэл чинь дутуу байгаа даа шүү дээ. Тэгээ одоо жишээлбэл маш олон том одоо улс төрчид авилгын гэмт хэрэг одоо газар дээр нь барьлаа гэлдэгдэг тий. За тэгээд ингээд суллагдчихад байдаг. За тэгэхээр бид нар яагаад суллчаад байгаа юм бэ гэдгийг нь иргэд мэдэхгүй учраас бухимдаад энэ чинь хаос үүсгэхэд байдаг тий. За гэтэл нөгөө талдаа бид нар энэ эрх зүйн хүрээнд прокурорын байгуулагч нь хэргийг яаж хянаад яаж шийдвэрлээд тий яагаад шүүх рүү шилжүүлж чинь яагаад хэргийг буцааж чинь яагаад хэрэгсэхгүй болгож чинь гэдэг чинь үндсэл нь бидэнд мэддэхгүй байгаа даа. Одоо ерөөс хаалттай байгууллагын прокурор байна ерөөсөө. Тийм. Яг нь сайн мэдээ гэвэл энэ жилээс хойш бол прокурорын байгууллага одоо олон нийтэд илүү нээлттэй иргэний нийгмийн байгууллагуудтайгаа илүү хамтарч ажиллая гэсэн санаачлаг гаргаж байх шиг байна. Гэхдээ би боддоор бол тэрийг одоо бас аман дээрээ л ярьж штэ. Тэгээ боддоор бол тэрийг бол хараагүй байна. Одоогийн байдлаар олон улсын бусад үнэлгээнүүд хийж явах хүрээнд прокурорын байгууллагын одоо ил тод мэдээлэл рүү ороход хүний эрхийг яаж хангасан бэ гэдэг дээр жишээлбэл тэдэн хүний иргэдийн гомдолд хариу өгсөн. Тэдэн хүнийг одоо тийм үүмэн самун хийж яхад нь таслан зогсоосон гэдэг. Жишээлбэл тиймэрхүү тоог одоо хүний эрхийг хангасан гэдэг тийм ойлголттой л байгууллага тайлагнаад явж байна шүү дээ.
Тий одоо тэгээд би нийгэмдэр гайхдаг байхгүй. Одоо энэ нэг хэсэг бүлэг улсууд байдгийн одоо Осоо Монгол чөлөө ямар чөлөө нөхөртөө гоё нэр өгсөн. Ямар нам чөлөө нэг хэсэг бүлэг улсууд. Тэгээ хаана одоо Монгол улсад бүтээн байгуулалт одоо ирээдүйн харсан тийм төсөл хэрэгжих гэж байна. Тэнд очичвол одоо дандаа эсэргүүцэж, буулгаж, сүйтгэж явж идэг. Бүр улаан цагаан хүн болгон тэрийг ингээл харж идэг. Тэр улсуудад ямар ч хариуцлага байдгүй. Би тэрийг айгүй гайхдаг байхгүй. Тэр миний зүгээр олон нийт ингээ харахаар ингээ наадуулч гин тэр хийгээд байгаа юм шүү. Тэг чи ерөөсөө тэр эднэрийг яадаг ч хүнийг юм байдаг юм аа. Энэ дээр одоо мэдгүй тэр энэ индекс энэ яг хамаатай үлдлөө хамаагүй үлдлөө. Би танд нэг жишээ яриа. 2022 онд Монгол улсын одоо энэ авилгатай тэмцэх газар прокурорын байгууллага хууль зүйн яам маш сайн ажиллаад 2022 онд одоо нөгөө 5 иш ажиллагаагээ зарлалцсан үе байсан байхгүй. 5 их 80 төгрөгийн одоо авилгын гэмт хэрэгээс учирсан хохирол маань тийм өндөрт хүрж ил да. За 5.3 их 80 төгрөгт хүрж ирсэн байхгүй. За нөхөн төлөвлөлт нь яг энэ хугацаанд 2.2 их 80-д хүрж ирсэн. 22 он шүү дээ. Өндөр байсан. Өндөр байсан. За яг энэ мэдээж энэ нөгөө Эрдэнэ төлөвлөлтөөр дарахны төмөрлөгийн үйлдвэр тэ хөтөл цемент гээд энэ нөгөө төрийн өмчт компаниудыг шууд одоо улс авлаа шүү дээ. За энэтэй холбоотой тоо өссөн байхгүй. За энэ тоо ингэж өсөөд дараагийн 23 онд нь нийт авилгын гэмт хэрэгээс учирсан хохирол нь 845 тэрбум төгрөгт хүрчихсэн. Яг өнөөдөр 675 тэрбум төгрөг байна. Авилгын гэмт хэрэгээс учирсан хохирол нь. За гэхдээ авилгын гэмт хэрэгээс учирсан хохирлыг нөхөн төлөвлөж за нэг 163 тэрбум төгрөг байна л да. Манай өнөөдрийн одоо байдлаар тий. За энэ маань одоо 24% тал байгаа байхгүй. Бага. Олон улсын жишгээс ч энэ бол бага. За гэхдээ энд бид нар 22 онд энэ тоо ингэж өсөөд 23 онд огцсон буурахад одоо энэ авилгын төсөөлийн энэ зэгсээр бид нар зарлахдаа юу гэж зөвлөж исэн бэ гэвэл тооны хувьд ингэж хит өндрөөр хэлбэлцэн штэ тий. Энэ хит өндрөөр хэлбэлцэх ялангуяа нөхөн төлөвлөлт одоо авилгын хохирол гэдэг энэ тоо хит өндөр хэлбэлцэхээр нэг юмд нөлөөлдөг юм а. Юун дээр нөлөөлдөг үг гэвэл дээрэм, тонол, ялангуяа оюуны өмчтэй холбоотой, IP-тэй холбоотой, ноу-хаутай холбоотой, патенттэй холбоотой, дээрэм, тонол, за дээрэс нь компани хувийн өмч биш үү? Өмч хөрөнгө хувьцаа. Энтэй холбоотой дээрэм, тонол, ракетиринг буюу одоо эрхкэтлэгтэй ийм гэмт хэргийн тоо эрс өсдгий шүү. Дараагийн 5 жилд та бүхэн энийг анхаараарай гэд хэлжсэн байхгүй. За өнөөдрийн байдлаар бид ингээ хараад үзэх юм бол энэ жил уучлаарай 2025 оны 11 сард дэлхийн одоо зохион байгуулалттай 15 том гэмт хэргийн үнэлгээг зарласан. Монгол улс бол энэ одоо үнэлгээнд одоо 3 дахь удаага үнэлүүлсэн. Тэгээ 2 жилд нэг удаа үнэлэгддэг индекс байхгүй одоо индекс биш үнэлгээ. Тэгэхээр энэ 2 жилд одоо манайх ингээ 3 дахь удаага үнэлэгдээд түрүү жил 11 сард одоо зарлалаа л да. За энэ 3 дахь удаагийн үнэлгээнд дээр 15 төрлийн зохион байгуулалттай гэмт хэргийн үзүүлэлтийн нэг нь бол энэ ракетиринг буюу дээрэм эрхкэтлэх дээрэмдэх гэдэг гэмт хэрэг байсан байхгүй. За манай үзүүлэлт ерөнхийдөө 15 гэмт хэрэг дээр харьцангуй одоо дэлхийн жишгээс бол гайгүй тогтолцооны хувьд сайн сайжрах магадaltaй тий одоо боломжтой боловч яг энэ ракетиринг эрхкэтлэх дээрэмдэх хэрэг дээр манайх өсөлттэй гарч ирсэн. За дээрэс нь улс төрт нөлөө бүхий итгээд төрийн албан хаагч цагдаа гэдэг ийм гурвангийн нэрлэж хагаад эдгээр гурван одоо оролцогч тал оролцсон гэмт хэргийн өсөлт зохион байгуулалттай гэмт хэрэг дээр буюу дэлхийн хамгийн том тооцогддог 15 гэмт хэрэг дээр Монгол улсын хувьд өсөх магадлал чинь өмнөх 2 жилийнхээс хамаагүй эрс өсөлттэй байна гэж гарч ирж байсан байхгүй. За 3 дахь асуудал нь энэ дээр юу гэж хэлсэн гэхээр танаа Монгол улс уул уурхай одоо хөгжиж байгаа тий. За байгаль орчны асуудал бол маш эмзэг. За гэхдээ энэ дээр бол танах одоо яг иргэний нийгмийн бодит байгууллага тий. Яг хүний эрхийн төлөө тэмцдэг энэ байгууллагууд буюу халахвч иргэний нийгмийн байгууллагууд буюу одоо иргэний нийгмийн байгууллагын нэрийг барьсан, төрийн бус байгууллагын нэрийг барьсан төрийн албан хаагч одоо зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хэмжээнд хүрсэн ийм байгууллагуудаа нэгт ялгаагүй байна. Ялгаж чадахгүй байна.
хоёрт нь энэ байгууллагуудтай тэмцэхгүй байна. Дөрөвт нь одоо хариуцлага тооцохгүй байна гэсэн. Ийм одоо зөвлөмжийг энэ зохион байгуулалтын гэмт хэргийн индексийн хувьд одоо хэллээ. За тэгэхээр дүгнж хэлэх юм бол авилгын төсөөлийн индекс гэдэг бол бид нар зүгээр л юм банальны тоог ингээл энэ тэндээс суглуулаад зарим төрлийн одоо улс төрчдийн хэлж байгаа шиг те зүгээр цээжиндээ байгаа хэдэн тоонуудаа нийлүүлээд Монгол улсыг сайн муу гэд үнэлээд идэг төрийн бус байгууллага биш байдаг. Энэ дээр бид юу харддаг вэ? Энэ тоон үзүүлэлтүүдийг одоо индексийг үнэлгээ гаргахдаа тоон үзүүлэлтийн нарийн судалгаанууд бүх дотор нь явж байгаа байхгүй. Их сурвалж доторууд нь. За энэ их сурвалж доторын одоо тоон үзүүлэлтүүдийн хэлбэлцлээс онолын хувьд бусад оронд ийм болж исэн. Манад ийм болох магадлал өндөртэй байна. За онол практикийн хувьд одоо яг одоо ийм нөхцөл байдлын дараа ийм одоо асуудлууд илэрдэг. Энэ дээр анхаарах ёстой гэдгийг бол бид нар энэ зөвлөмжөөр бол гаргаж тухай бүр бол хэлж ийсэн. Тэгэхээр анхаарах үгүй нь одоо энэ төрийнхний хэрэг. Одоо тэгэхээр хэрв анхаарч чадахгүй бол одоогийн энэ ирэх 5 жилдээ одоо энэ ракетирийн оюуны өмчийн дээрэм хулгай тий хөрөнгийн хулгай гэж байгаа шүү. Хулгай дээрэм эрхгэтэлж авах өөрийн нэр дээр шилжүүлэх. За энэ төрлийн гэмт хэрэг бол одоо бол ер нь энэ бол зүгээр эхлэл байгаа. Тий одоогийн эх хэдэн жилд бол энэ тоо бол маш огцом өсөх ёстой. За гэхдээ бид өсөх ёстой гэдэг энэ таамаг төдий бол явахгүй. Энэ бол тоо баримтан дээр суйрлана. Тий. Манай найруулагч тэр нэг сүүлийн 10 жилийн нэг 2 хүснэгт байгаа 5 жилээр нь яатсан тэрийг өгдөө тэрэн дээр нэг тий. За энэ 16-аас 20 оных нь байна. За энэ үед чинь одоо Монголын эд чи одоо хамгийн өндөр нь энэ 15 онд 70 хэдгээр байр байсан байлээ тийм үү те. Тэгээд ингээд 16 оноос ингээд буураа явчихсан. Яг энэ үед бол одоо төрийн тэргүүнээр элбэгд орж гэж ажиллаж ирсэн. Зөв тэр үед их олон ийм хуйлууд батлагдчихсан яг энэ авилгатай тэмцэх талаар тийм үү те. Тэгээд тэрний өр нөлөө байсан уу энэ 15-6 оны энэ өсөлтүүд энэ төр чинь. Ер нь авилгын төсөөлийн индексийн үнэлгээний одоо энэ үзүүлэлтүүд бол тэр дороо өсдөггүй л дээ. Энэ бол хэрэгжилт гэдэг юм хардаг байхгүй. За яг одоо өнөөдөр ч гэсэндээ бид нар олон улсын байгууллагын одоо өмнө одоо ямар нэгэн үнэлгээ хийхэд урдаа нүүрнийхээ урдуур унжуулдаг хэдхэн хууль байдаг. За тэрний нэг нь бол шилэн дансны тухай хууль. Шилэн дансны тухай. Бид одоо тендер худалдаа авалт гэдэг имийг одоо ил тод олох гэж шилэн дансны хуулийг 2013 онд баталж байсан. За тэрийг бол бид одоо тухайн үед ч яаж исэн энэ авилгын төсөөлийн индексийг батлах үед ч гэсэн хэрэгжилтэн тодорхой хэмжээнд бол жигдэрсэн тий. Энэ бол нөлөө үнэхээр их үзүүлсэн. За мэдээж хэд хэдэн арга хэмжээ байх. Гэхдээ би энэ тухайн үед бол яг энэ авилгын төсөөлийн индекс дээр ажилдаггүй байсан учраас хэлж мэдэхгүй байгаа юм. Гэхдээ онооны хувьд бол 2015 он бол хамгийн өндөр оноотой байсан. Манайх 78 дугаар байрт байсан баха тий. 78 байсан шиг санаж байна. Орж исэн. За яг өнөөдөр гэх юм бол бид нар 154 байраар ухарцсан тий. За дээрэс нь одоо хэдэн ч оноогоор ухарч одоо 38 9 оноотой байжгаад тэгээд одоо бол 31 оноотой явж шүү дээ. Тэгэхээр энэ 8 оноогоор ухраа 54 байраар ухрна гэдэг бол маш одоо эмзэг үзүүлэлт. Тэгэхээр одоо хууль тогтоомжинд бол өөрчлөлт хийн гэж сая нөгөө засгийн газраас бол ярьж ирсэн тийм ерөнхий хууль авилгатай тэмцэх чиглэлээр зарим хууль тогтоомжид өөрчлөлт бол оруулах юм ярьсан. Энэ бол зайлшгүй шаардлагатай. Тэр энэ хоёр сайтын бас нэг ярин дотор зөвхөн миний хувьд нэг их чухал санаа гарсан. Энэ засгийн газар чи өөрөө их олон гэмт тэргүүдийг одоо илчлээд ингээд авилгатай тэмцэх газар маа цагдаагийн газар энэ төр сайн нэг хэсэг өглөө шүү дээ тий. Тэгээд тэднээсээ хариу байдгүй тэр олон гишүүд нишүүд тэр дунд нь байгаа юм байлээ. Тэднэрийг яагаад одоо эн чинь төтгөлзүүлэх байх гэдэг ингээд их хурл руу оруулж ирэхгүй байгаа энэ та нар прокурор руу тэгж ярьж ийсэн хандж ийн лээ. Тэгээ бид нар одоо би одоо энэ юу эхлэнгүүд хаврын чуулга эхлэнгүүд би одоо хамгийн түрүүнд прокурорын тухай хуулийн өөрчлөлтийг оруулах гэж байгаа тэргээд тийм одоо миний хувьд бол чихэн чимэгтэй тийм амлалтуудыг хөгжүүлсэн та тэрийг хийгээрэй гэж ингэж хүсэж байна.
энэ дээр танд нэмэх юу вэ? Энэ зайлшгүй шаардлагатай. За тэгвэл өмнө ч гэсэнтэй яг хууль бас нэг ийм бүрхэг л байсан шүү дээ. Тэгэхээр их хурлын гишүүд өөрсдөө хуулиа баталчаад тий өөрсдөө хуулиа батлахдаа алхаа зохиол баталсан шүү дээ. За тэгвэл одоо энэ улсын их хурлын гишүүдийг шалгах хянах тий энэ асуудлыг одоо аль болохоор хумих чиглэл рүүгээ л яагаад юм л та. За би хүний эрхийн хамгийн их мэдрэмжтэй зарим гишүүдээс хүртэл сонсч ирсэн. За энэ хүмүүсийг одоо улсын их хурлын гишүүдийг ямар нэгэн гэмт хэрэгтэй холбоотой шууд нэгжлэг хийх тий одоо шалгах эрхийн түтгэлзүүлэхэд одоо энэ саналаа өгсөн иргэдийн эрх зөрчигддгөө гэх. Уг нь бол зарчмын хувьд олон улсын бусад одоо хууль тогтоомжуудыг харахад ч гэсэндээ тэр хүний хууль тогтоох эрх хэмжээтэй холбоотой л бид саналаа өгсөн шүү дээ. Тэгэхээр тэр хүний гэмт хэрэгтэй холбоотой бас гэмт хэргийг хаацаалаа хамгаалъя гэж иргэд өгөөгүй учраас энийг одоо нөгөө ялгаж салах юм дээр тэр хууль тогтоомжинд одоо өөрчлөлт оруулах хэрэгтэй байх. За гэхдээ бас эмчилгэлэл байдаг. Тогтолцооны хувьд одоо эн чинь хууль тогтоох байгууллага шүү дээ. Тийм хууль тогтоогч руугаа одоо тэр болгон ингээд дайраад тэр болгон татаж унгаагаад байдаг одоо ийм нөхцөл байдал руу орчихгүй гэсэн эмзэглэл бол байдгийн байлээ. За тэгэхээр тэрнийхэн балансыг бол яаж болох нь энэ хууль тогтоогчдын судалгааны чадвархын л асуудал байна. Би зүгээр нэг л юм дээр гайхсан. Тэрнийг яллагдагчаар татах тогтоол гэж юм гаргадсан байна прокурор. Тэгээ тэрийгээ тэр хүнд нь танилцуулж ээж гарын үсэг зурулж ээж сая одоо яллагдагч болоо тэгээд тэр шүүх рүү шилждэг ийм тогтолцоотой юм байна шүү дээ Монгол улс. Тэгэхээр хүн тэрийгээ очиж авахгүй аваач ихт нь одоо үгүй гэдэг ингээд зүгтаагаад яваад ич хэдийн хугацаагаар ч яваад ич болдог тийм гаж тогтолцоотой юм байна шүү дээ манай энэ юу чинь. Тэгээ одоо тэрийг яах юм? Тэгээ яг тэрэн дээр нэг ийм заалт байдаг юм байна л да. Өөрөө авахгүйгүй л хааны газар нөгөө нөхрийч барьж авч хагаад уншид танилцуулаад тэгээд нэг болдог. Нэг тийм тэгээд тэр чи бүр нөө жишээ татсан. Инх хоёр даргыг чинь дээр нэг яах чинь нэг хажууд нэг хүн юм уншаад манай хүм би сонсохгүй чөлөө нэг тийм нэг алей шок шиг юм болоод исэн шүү дээ. Тийм л хэмжээнд тэр юу чинь байгаа юм байна л өмнөний хүртэл. Гэхдээ өнөөдрийн хүртэл тийм хэмжээнд хэдэн жил үргэлжилсэнийг бид харж байгаа шүү дээ. Тэгээ энэнийг өөрчлөлт хийгээгүй прокурорын байгууллагын манлайлал нэгт дутуу байна гэж харагдаж байна. Хоёрт энэ улсын их хурлын гишүүд өөрсдөө энийг яахгүй байна. Хамгаалалт болох нэг юм хэрэм цайз юм шиг энэ ойлголтоо өөрсдөө ч одоо сайн бэхжүүлэх. Харин за хоёлаа энэ хууль шүүхийн талаар нэлээд ярилцлаа. Одоо энэ юунд маань их том нөлөө үзүүлээд байгаа салбарууд байна. Одоо намуудын санхүүжилт гэж байна. Тийм ээ одоо энэ төрийн өмчийн компаниуд гэж байна. Одоо хамгийн их оноо дараад байгаа энэ юмнууд руу ингэж орё гэж бодож байна. За энэ саяхан одоо энэ оны өмнө юм байна. Энэ 12 сард Монгол Улсын засгийн газрын дооход болсон нөбий нэг одоо арга хэмжээндээр очоод улс төрийн намын санхүүжилтийг ил болгох тухай тийм тогтоолын төсөл өргөн бариад тэгээд тэрийг нь дэлхийн одоо 160 хэд улс ч гэнэ дорн дэмжиж бараг одоо юуг санал асуулга явуулгүй шууд баталсан нэг тийм үйл явд болсон байлээ. Өөрөө тэр дээр гол зөвлөхөр нь ажилласан би дуулсан. Тийм тэгээд энэ тухайга та ер нь одоо намын санхүүжилтийг яах ёстой юм бэ энэ бид нар гэдэг асуудлаар. За энэ одоо нөбийн тогтоолын төсөл батлагдсаныг ярихаасаа өмнө нэг оршил ярив. За авилгын асуудлыг яг ингээд яриад Монгол улсын хувьд ингээд судлахад одоо хидэн гол нөхцөл байдал дээр буудаг. За тэр нь бол улс төрт одоо сонгуулийн үеэр за дээрэс нь энэ улс төрийн намын хүрээнд санхүүжилт их байна, мөнгө их байна. За энэ мөнгийг тэгээ хаанаас яаж олоод байт юм бэ гэсэн чинь төрийн өмчит компани, төрийн байгууллагын худалдаа авалт тендерээс олсон мөнгөө эргээд ингээд улс төрийн намын санхүүжилт болгож ингэж ашиглаад байна. За ингийн тулд нөгөө улс төрийн нам нь яадгүй гэхэлэр сонгуулаад одоо яллах юм уу тэгэхээр одоо албан тушаалын томилгоогоо яг одоо энэ тендер худалдаа авалтыг өөртөө даваа байдлаар ашиглаж болох хүнээ
албан тушаалын томилгоо олгож тавиад байна. За тэгэхээр өөрөөр хэлбэл энэ маань юм чөтгөрийн тойрог болоод ингээд тогтчихлоо л та. Хэдийгээр бид нар одоо 2012 он баха одоо төрийн албаны хууль гэж шинжилээд мерит зарчмаар одоо явдаг болъё гэх тээ. Энэ маань энэ олон улсын үнэлгээнд дээр маш давуу тал үзүүлжсэн баггүй үнэлгээ үзүүлжсэн. За гэхдээ энэ маань хэрэгжихгүй байгаа. Яг ингээд төрийн өндөр албан тушаал болохоор хэдийгээр одоо захиргааны албан агч гэдэг юм уу те тэрэнд ерөөсөө хамаарахгүй байгаа юм л да те. Тэгэхээр одоо өөртөө давуу байдал олгож болох хин нэг л аль болохоор тэр шийдвэр мөнгөтэй холбоотой шийдвэр гаргадаг төрийн албанд томилоод байсан чинь төрийн өмчит компани гэдэг чинь төсвийн одоо дүнтэй бараг дөөцгөж хэмжээний мөнгийг төсвийг эргэлдүүлж байгаа. Гэхдээ иргэдийн хяналт тэн дээр байхгүй. Төсвөөс гадуур тийм чинь төсөвтөө орохгүй шүү дээ. Тэгэхээр төсвөөс гадуур бас тийм хэмжээний их мөнгө эргэлдээд байгаа байхгүй. За тэгэхээр энэ мөнгийг одоо өөрт даваа байдлаар ашиглах ийм сонирхол бол шийдвэр гаргахч те одоо өндөр албан тушаалтнуудад бол байдгийн байна гэдг нь бол өнгөрсөн хугацаанд бол харагдсан. За энийг одоо би өөрөө төрийн өмчит компани төлөөлөл удирдах зөвлөлд тодорхой хугацаанд бол ажилласан. За ингэхэд бол төрөөс тий улс төрчдөөс ямар их нөлөөлөл ирдгийг бол бодит байдал дээр харлаа шүү дээ. За ингээд шүгэл үлээж нэг үзлээ тий. Тэгээд тэр шүгэл үлээсэн маань фейлдэж үзлээ. Ингээд маш олон асуудлууд байдгийн байна гэдгийг бол бодитоор бол харсан. Энэ маань өөрөө судалгаа болоод явж байгаа байхгүй. За үүнтэй холбоотой одоо энэ асуудлыг цэгцлэхэд бид нар энэ асуудлыг одоо шийдвэрлэхийн тулд яах ёстойг бол улс төрийн намын санхүүжилт сонгуулийн сонгуулийн үеийн те санхүүжилтээ бид ил болгох ёстой. Тэгэхээр би сонгуулийн үе тэрнээс сонгуулийн бусад үеийг ч бас ил болгох ёстой гэдэг энэ шаардлагуудыг бол хаа нэгэн газар тусгаж те энийг одоо хэрэгжүүлэх ийм шаардлага бол үүссэн. За энэ хүрээнд бол энэ авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн нийт гишүүн 192 орн байгаа. Эндэрт одоо энэ улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох нэгдсэн үндэсний байгууллагын тогтоолын төслийг Монгол улсын засгийн газраас санаачилж оруулсан. За энэ бол Монгол улсын засгийн газрын хувьд бол анх удаа НҮП-ийн тогтоол санаачилж оруулсан юм онцгой тохиолдол болсон. За ингээд энэ маш богино хугацаанд бол засгийн газрын одоо байгуулсан тэ гадаад харилцааны яамны ахалсан одоо юм ажлын хэсэг бол ажилласан. Тэгээ маш цөөхөн хүнтэй ажлын хэсэг бол маш чанартай хурдан хугацаанд бол ажиллаад за энэ нэгдсэн үндэсний байгууллагын тогтоолын төслийг доохоод өргөн барихад за газар дээр нь 168 олон улсын байгууллага одоо энэ тогтоолыг дэмжээч гэдэг уриалгыг гаргасан. Гар хэсэг зурсан. За тэгээд газар дээр нь 72 байна уу да. Улс шууд одоо дэмжиж энэ тогтоолыг одоо хамтран санаачлагчаар оролцъё гэж орж ирээд тэгээд ингээд шууд 72 орн хамтран санаачилсан болж ороод тэгээд нийт одоо 192 орнд санал хураахгүйгээр зөвшөлтсөж одоо баталсан байгаа. За тэгэхээр энэний ач холбогдол юу вэ гэхэлэр нэгт Монгол улс өөрөө манлайл гаргацсан. Тэ. За тэгэхээр энэ манлайл гаргаснаа бид одоо 2 жилийн дараа гэдэг нь 2000 дараа жилийн 12 сард бид нар энэ конвенцийн гишүүн орны хурал дээр дахиад тайлагна. Бид өөрсдөө манлайл гаргасан бид энийг ингэж хэрэгжүүлсэн шүү гэдэг. За яг өнөөдрийн байдлаар энэ тогтоол бол 12 сард батлагдсан тий одоо 2 сар дуусах гэж байна. Өнөөдрийн байдлаар бид ямар амжилтанд хүрсэн бэ гэдгээ л ярив. Тэгээ өнөөдрийн байдлаар гэх юм бол сонгуулийн ерөнхий хорон дээр бүхэл бүтэн систем одоо дараа сард ашиглалтанд ороход бэлэн болцсон байна шүү дээ. Тэгээ ийм хурдан хугацаанд бид нар бол яадаг систем юу үзүүлэхийн тэргээр. За энд бол нэгт нь бол сонгуулийн үеийн дээрээс нь сонгуулийн бус үеийн улс төрийн намын санхүүжилтийг тэр чигт нь ил болгох. Бүх одоо тайлан мэдээлэлээс татж аваад дүн шинжилгээ хийх те одоо AI тэнтж ажиллаад дүн шинжилгээ хийж болохоор хэмжээний систем програмыг одоо дараагийн сараас байна уу да те одоо хүлээлгэж өгөх бэлэн болж. За өөрөөр хэлбэл Монгол улс хүсвэл ийм богинохон хугацаанд маш одоо үр дүнтэй одоо ажил хийж болдог гэдгийг харуулж байгаа. За мэдээж энийг дагаад сонгуулийн хуулиндаа сонгуулийн төв байгууллагын хуулинд те одоо эрүүгийн хуулинд одоо хэрэг хэн шийдвэрлэх хуульд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд бол орох шаардлага бол бий. За энэ систем дээрээс нь гомдол мэдээллийг ангилж боловсруулалт хийх юм одоо чадвартай болж байна л та. За тэгэхээр яг
Муу мэдээ гэвэл яг ийм одоо амжилтанд хүрчээд байгаа энэ асуудал аль ч индексийн үнэлгээнд бол ордоггүй. Тийм. За гэхдээ яг хав сайн мэдээ гэвэл бид одоо энэ авилгын суур асуудал руугаа бол яг орж байна. За үүний дараа одоо төлөвлөгдөж байгаа ажил гэвэл энэ төрийн байгууллага шилэн данс байна тий. Шилэн данс одоо энэ худалдаа авалт ханган нийлүүлэлтийн данс байна тий. Procurement цэгийн маань нийлүүлдэг. За энэ одоо сайтуудыг одоо захимжуулсан гэд байгаа боловч тий эдгээр сайтууд нь одоо яаж одоо энэ улс төрт нөлөө бүхий этгээдийн хамаарал бүхий этгээд нь ийшээ одоо оролцож тендер худалдаа авалт руу одоо чигдэж байна гэдгийг бид нар одоо ил тод болгох ийм системийн одоо шинжилгээний ажиллагаа руу бол орё гэсэн ийм төлөвлөгөөтэй бол ажиллаж байна. За гэхдээ энэ Transparency International гэдэг байгууллагын саналыг одоо энэ саналыг дараагийн саналыг нь одоо төр засгаас хүлээж авах уу, хэр дэмжих үү, хэр хамтран ажиллах уу гэдэг нь бол тодорхойгүй байна. За өмнөх одоо энэ тогтоолын төсөл дээр бол маш сайн хамтарч ажилласан. За дараагийн энэ тендер худалдаа авалт үе бид яг мөнгө рүү л орох гэдэг шүү дээ. Тэ? Дээрэс нь одоо энэ ял авч чадахгүй байгаа энэ асуудал руу л орох гэдэг байгаа байхгүй. Яа тэгэхээр энэ улс төрт нөлөө бүхий этгээд чи хизээч өөрийнхөө нэр дээр хөрөнгө орлого завшсан юмаа бол хадгалахгүй байгаа тийм л дээ. Тэгэхээр энэ асуудал руу бид нар орё гэсэн ийм одоо санал санаачлагтай байна. Дэмжих үгүйг бол хэлж мэдэхгүй байна. Тий. Уг нь одоо энэ танай байгууллага олон улсын байгууллага ингээд ийм дээр анхаараач гэдэг ингээд зөвлөгөө өгөх байгаа юм байна шүү дээ тий. Ингүүл одоо танай индекс чинь дээшлэх нь индекс дээшлүүл нөгөө танай шүлсэт байгаа гадаадын хөрөнгө оруулалт юм чинь ихсэх гээд байна гэд ингээд ахтал бид тэр өөрсдөө одоо ингээд би нэг юм хэлэх үү. Авилгын төсөөлийн индекс ингээд жоохон сайжирдаг байхгүй. Тэгэхээр хэдэн биендээ баяр үргээл одоо таны ч юу байсан шүү сайдаа та тий айгуу сайн ажиллаа шүү. Унан гутал эзэн олдохоо болчихсон. Тэгэхээр энэ нэг асуудал байгаад байна. Бид нарыг хичнээн одоо бол авилгын төсөөлийн индекс унахад зарлсан одоо хүмүүс нь бид нар одоо мессенжер тийм ээ зуучлаа байгаа шүү дээ. Ер нь бол за би бол яг энэ авилгын төсөөлийн индексийн 8 их сурвалжийн хэд рүү нь бол орж өөрөө ажилтдаг л да. За ер нь бол Transparency International гэдэг байгууллага Монголд байж байгаа зарлж л байгаа байхгүй юу. Тэгээ оноогийн л бид тэд авчлаа шүү гэдэг. Тэгэхээр дайралт маш их ирдэг. Хевлэлээр те хувь хүн рүү аягүйх дайралт ирдэг байхгүй. Энэ ер нь тэгжл байдгийг. Тэ. Гэхдээ тэр бол тийм бидэнд бол чухал байдаггүй яа. Тэгвэл бид нар зүгээр нэг хүндтэй цэцэрлэгийн багшид 200 мянган төгрөг авчиж өгчөөд авилгын одоо авилга өгдөг авдаг хүмүүсийг би Монгол улсын хэмжээнд зохицуулж чадна гэдэг ийм туршлагатай шүү гэж ярьдгүү. Бид бол энэ байгууллагын хувьд энэ байгууллагын энэ индексүүдээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд онлын бөгөөд практик туршлагатай хүмүүс байдаг. Практик туршлага нь юу гэвэл дийлэнхэн судалгаан дээр, шинжилгээнд дээр, дүн шинжилгээ буюу тоо ингэж өөрчлөгддөг дараа хэдэн жилийн дараа тийм болох гэдэг шүү гэдгийг л анхааруулж хэлдэг хүмүүс аахгүй. Яг хөө өөрсөнд нь л хэрэгтэй тэр эндээс юм сурж авч үлдвэл сурж авч үлдэхгүй гэвэл бид одоо хамгийн муу л одоо жишг рүү л орох гэдэг юм л та. Тий. Энд дээр бас зүгээр энэ нөгөө манай хууль зүйн орлогч дэд сайд мөнх эрдэнэ гэж хүнийг тодтгол хэлсэн шүү. Энд дээр би бас тэр хүнийг манай үзэгчлээ сонсоогүй би тэрийг давтаад хэлчихье. Тэр нь юу гэхээр энэ индекс бол 25 оны 6 сарын 30-ны өдрөөр гарсан индекс шүү. Манай засгийн газар болохоор 6 сарын хэдэн жилээ ажлаа аваад ингээд одоо эхэлсэн засгийн газар шүү. Тийм учраас энэ буурсан юм бол яг тэгж хэлээгүй ч гэсэн манай засгийн газар тамаагүй ер нь гэхдээ бид нар одоо шинээр одоо энэ авилгатай юунда тэмцэлд одоо орж байгаа шүү гэдгийг бол тодтогч хэлсэн шүү. Тэрийг бас үзэгчтэй би хэлчихье. За нэг 5 минут байна. Энд дээр нэг сүүлийн миний нэг асуулт нэг гайхаад идэх юм байдаг юм а. Энэ за энэ индексэнд ч байдаг юм уу? Эсвэл олон улсын зөвлөмжөнд байж болдгоо. Энэ нэг сошиал хэрэглээ Монгол улсад маш их өндөр болчихсон. Ийм үед энэ тороол гэж юм байна. Одоо энэ нүүр амгүй юугүй нэр усгүй зураггүй юу ч гэдэг нэг тийм улсууд ч одоо энэ нийгмийг амар хордуулж штэ бүр зохион байгуулалттай юм шиг байна. Би бол энэ гадны явуулах тайл гэж хардгийг.
Энэ одоо бидний энэ хөгжилд одоо маш их саад болоод байгаа маа. Тийм ээ. Энэ дээр одоо танай байгууллага гэдэг юм уу, энэ оноо моно энэ дээр юу бодогддаг юм уу, яадаг юм бол? Ардчлалын индекс гэдэг авилгын төсвөлийн индексийн авч ашигладаг нэг индекс байна. За энэ ардчлалын индекс дээр бол 2000 өмнөх жилээс буюу сүүлийн 2 жилд нэг шинэ бүлэг орж ирсэн. Тэр нь бол одоо цахим орчинд хүний эрх асуудал орж ирсэн. За энэ дээр бол яг энэ troll farm тий одоо энэ улс төрт одоо фейк одоо хуурамч лайк хуурамч одоо ретвит тий репост гэдэг. За энэтэй холбоотой ийм troll farm-ууд ажиллаж байгаа асуудлуудаар бол үнэлгээнүүд бол орж ирж байна. За цахим хөгжлийн хувьд бол манай харьцангуй гайгүй үнэлэгдэж орж ирсэн. За гэхдээ энэ troll farm-ын хүрээнд бол манайх за дээрэс нь бидний энэ ашиглаж байгаа сошиал платформуд дээр бас асуудлууд байгаад байна. Тэгээ нийт одоо за 3.5 сая хүнтэй гэдгийг 2 сая орчим нь бол интернетийн идэвхтэй хэрэглэгчид байгаад байна л та тий. За тэгээд 2.2 сая хүнийх нь одоо 98% нь гэж шүү. За энэ идэвхтэй хэрэглэж байгаа хүнийх нь 98% нь одоо Facebook идэвхтэй хэрэглэж байгаа гэж байна. За гэхдээ багахан шиг хэмжээ нь бол одоо бусад платформуудыг ашиглаад байна л да. Өөрөөр хэлбэл Facebook гэдэг манай Монгол улсын нийт насанд хүрсэн иргэдийн одоо идэвхжүүлэх, иргэдийг турхирах, тэгээ одоо сайн талаараа ч тэр, муу талаараа ч тэр ашиглахад боломжтой юм платформ болсон гэдгийг бол харуулсан. За 2023 онд бол за нөгөө юутай үндсэн хуулийн одоо өөрчлөлттэй холбоотой асуудлаар за энэ дээр бол troll farm ажилласан гэдэг бол Facebook компани одоо хяналт шалгалт дээр ажиллаж исэн дотоод нэг хүн шүгэл үлээсэн байдаг. За 2024 оны тэр одоо шүгэл үлээсэн хүн бол гадаад хүн л дээ. Facebook-ийн Монголын хувьд ирсэн тийм. Тэгээ одоо нөгөө мань хүн үнэлгээ хийж агаад ийм улс оронд ийм улс төрийн зорилгоор ашиглагдсан troll farm-ууд байна гэдгийг гаргаж ирж шүгэл үлээсэн. За тэр дотор бол 23 оны үндсэн хуулийн өөрчлөлтийг хилцүүлэх үеэр ажилласан troll farm-ыг бол тэр хүн гаргаж ирсэн байсан. За 2024 оны сонгуулийн өмнө бол ажилласан troll farm-ыг бас дурдсан байсан. За гэхдээ нэг юм би манай улс төрчид Facebook компани бол энэ дээр арга хэмжээ аваагүй. Хэдийгээр одоо тэр шүгэл үлээгдсэн ч гэсэн troll farm ажиллаж байгааг мэдсэн ч гэсэндээ бол арга хэмжээ аваагүй. За тэнд нэг платформ арга хэмжээ авахгүй байж болно тий. За гэхдээ манай улс дотоодын хувьд асуудлаа зохицлохын тулд энэ дээр бол арга хэмжээ авах боломж бол байсан уу гэвэл байсан. За гэтэл манай улс төрчид маань өөрсдөө одоо энэ troll farm-ыг өөрсдөө даваа байдлаар ашиглаад байна л та тий. За өөрсдөө гол жижигчтэй. Тий. Одоо тайлан мэдээллүүдийг одоо харахад нэг жишээ бол байсан. Засгийн газарт ажиллаж байсан. Гэхдээ яг сайдаар биш. Гэхдээ засгийн газрын бүтцэд дэмжлэг үзүүлэх байдлаар ажиллаж байсан нэг хүний пост нь одоо ямар ч органик байдлаар биш 20 минутын дотор 768 лайктай одоо 900 хэдэн ретвиттэй ч репосттай. Тэгвэл тэр нь Facebook ч биш одоо X платформ дээр ингэж явсан гэсэн мэдээллийг дурдсан байсан. За яг тухайн үед нь бол яг тэр постыг бол би санаж байгаа учраас хэний тухай ярьж ирснийг бол таамагласан байхгүй. За гэхдээ яг энэ одоо troll farm тэгж одоо нөгөө органик биш байдлаар хөдөлгөх ийм фарм байдлаар нь үржүүлж ажиллаж исэн хүмүүс нь улс төрчид л байгаа шүү дээ. Тэгэхээр эд маань өөрсдөө энэ дээр бол дөрвтэй шийдвэр гаргахгүй байна гэж харж байна. Гэхдээ ардчлалын индекс дээр бол энэ үнэлгээнүүд бол орж ирдэг. Тэгэхээр одоо дан байдлаараа бол авилгын төсвөлийн индекс бол нөлөөлнө гэсэн юм байна. Тэгээд зөвхөн миний харж байгаагаар бол энэ Торол арми чинь гол жижигчд нь манай улс төрчид өөрсдөө байдаг учраас тэн дээр бол ерөөсөө мэдсэж мэдээгүй юм шиг тэгэл улам хөгжүүлэл байдаг. Би бол миний хувийн бодол тэр шүү. Тий. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Тэгээд та бүхэн дугуй энэ талаар ярил одоо энэ дуусахгүй яриа болох бах. Тэгээд даанч харамсалтай цаг өндөрлөө. Ингээд таны цаашдынхын ажилд, судалгааныхын ажилд, шинжээчийн ажилд өндөр амжилтыг хүсье. Өрсөнд дахин баярлалаа. Баярлалаа.
Тэгээд би үзэгчтэй хандаж хэлье. Өгний нэг чухал сэдв одоо байгаа юм. Тэгээд энийг манай улс төрчид шийдвэр гаргагчид одоо маань энэ нэвтрүүлгийг сайн үзээсэй, биендээ одоо дамжуулаасай гэж ингэж хүсэж байна. Манай үзэгчид энийг үзээд ингээд одоо юу хийгээрээ, шеэр хийгээрээ тэр эрх баригчид нь хүртэн шеэр хийж өгөөрэй гэж ингэж үзэгчлээсээ бас хүсэж байна. Ингээ манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлөө. Дараагийн дугаараар уулзтараа тэр баяртай.